Улсын хэмжээнд 2014-өөс 25 оны хооронд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт нийт 982 удаа бүртгэгдсэн. 2025 оны 12 дугаар сарын байдлаар 15558 удаа 3.5 магнитудаас доош газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 3.5-аас 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 48 удаа болсон юм бүртгэлтэй байна. Улаанбаатар орчмын бүс нутагт нийт 478 газар хөдлөлт болсон бөгөөд 3 магнитудаас дээш газар хөдлөлт 7 бүртгэгдсэн. 2025 онд үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлын дагуу нийт нутаг дэвсгэрийн 57.9% нь 7 баалын, 40.5% нь 8 баалын, 1.6% нь 9 баалын бол мужлал хамаарж байгаа. Японы JICA олон улсын байгууллагаас газар хөдлөлтийн гамшигын эрсдлээс сэргийлэх чадахыг бэхжүүлэх төслийн хүрээнд 2012-оос 13 оны оронд хийсэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшигын эрсдлийн үнэлгээгээр төвийн 6 дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 47.8%, галт төмөр газар хөдлөлтөд гэр орооллын хэсгийн 80% өртөх магадaltaйг бас тогтоосон юм дүгнэлт тайлан байдаг. Газар хөдлөлтийн гамшигаас урдсан сэргийлэх байнгын ажиллагаатай нийслэлийн салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан 2025 онд нийт 24 ажил арга хэмжээг хэрэгжүүлэх бол ажлыг бол зохион байгуулсан. Бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг бол хэрэгжүүлсэн. Үүнд гамшигын эрсдлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны зардал газар хөдлөлтийн төсвөрчлөлтийн үнэлгээ мэргэжлийн дүгнэлт гаргах ажилд 200 сая төгрөг батлуулж, барилга байгууламжийн бат бэх, найдварчлалтын төлөв байдалд инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, орон сууц болон олон нийтэд 23 барилгад газар хөдлөлтийн төсвөрчлөлтийн үнэлгээ хийж, за үүнээс урьдчилсан байдлаар 16 барилга газар хөдлөлтөд төсвөртэй, 7 барилга газар хөдлөлтөд төсвөргүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. За 2025 онд мөн нийслэлийн гамшигаас хамгаалах 22 алд, 17 мэргэжлийн анги, 6 алд мэргэжлийн ангийн төлөвлөгөөнд тодтгол хийж, гамшигаас хамгаалах төлөвлөгөөний тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тодтголын ажлыг зохион байгуулж, алд мэргэжлийн ангийн 275 автотехник, 271 багаж хэрэгсэл, 71 механизмыг тодтгож бэлэн байдлыг бол хангасан. Гамшигын эрсдлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн зардал хүчтэй газар хөдлөлт босон үед газар хөдлөлтөөс үүсэх хөрсний чичирхийллийг тодорхойлох, хөрсний хурдтгал бичигч станцын тоног төхөөрөмж худалдаа авах ажилд 90 сая төгрөг батлуулж, хөрсний хурдтгал бичигч станц тоног төхөөрөмжийг худалдаа авах ажлыг зохион байгуулж, 2025 оны 7 сарын 24-ний өдөр хүлээн авч шинжилгээ ухааны акттай модон орон геофизикийн үрэлэнгээс шаардлагатай 10 байршил бас мөн суурьшуулан ажилласан байна. Нийслэлийн 9 дүүргийн 76 сургууль, 65116 хүнд, 82 спортын танхим, 9361 хүн, за 97 зочид буудал, амралтын газар, нийт 100055 хүн ор, нийт 250 барилга байгууламжийг нийслэлийн засаг даргын 2025 оны 11-р сарын 5-ны өдрийн А-дроп 1543 дугаар захирамжаар гамшигын үр түр ашиглах орон байрыг шинжилэн томилгоожуулж, үзлэг шалгалтыг хийж бэлэн байдлыг тус хангасан. Зөвлөлийн зардлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт компани үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 49.8 сая төгрөгийн өртөг бүхий 4 нэр төрлийн 147 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөдөлгөөний хамгааллын хувцс хэрэгслийг бол бэлэн байдал хангах зорилгоор шинжилсэн байна. Нийслэлийн засаг даргын 2025 оны А-дроп 107 дугаар захирамжаар 976 сая төгрөгийн 14 нэр төрлийн 663 ширхэг газар хөдлөлт, нурангад эрен хайх, аврах, холбоо зохион байгуулах техник хэрэгслийг хүлээн авсан. За нийслэлийн засаг даргын 2025 оны гамшигаас хамгаалах команд штабын сургууль бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах тухай А-дроп 66 дугаар захирамжийн дагуу 2025 оны нийслэлийн 2 гамшигаас хамгаалах алба буюу Улаанбаатар дулааны шүлзээ, Улаанбаатар хотын загшчийн ажлын алба, хүн судалтай үйлчилгээний газарт холбогдох хууль эрх зүй, журам, өдөрдмжийн загуу бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, 70 томилгоот бүрэлдэхүүн, 30 автотехник, 30 техник багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, 115 албан хаагчдыг хамруулж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг ханган ажилласан. Чингэлтэй Баянгол дүүргийн 200 аж ахуй нэгж байгууллагын 2400 орчим томилгоот бүрэлдэхүүнийг хамруулан сургалт зохион байгуулж, бэлтгэл бэлэн байдлыг бол хангуулж ажилласан. За 2020 энэ бол 2025 онд хийсэн үйл ажиллагаа. За 2026 оны төлөвлөлтөнд нийслэлийн газар хөдлөлтийн гамшигаас урдсан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2026 онд за урдсан сэргийлэх эрсдлийг бууруулах чиглэлээр 5 арга хэмжээ, за бэлэн байдлыг дээшлэх чиглэлээр 5 арга хэмжээ, за гамшигаас хамгаалах сургалт сурчлагын чиглэлээр 9 арга хэмжээ, нийт 19 арга хэмжээ хэрэгжүүлэхээр боловсруулж мөн батлуулахаар төлөвлөлөө ажиллаж байна. За цаашид 2026 онд бид нар газар хөдлөлтөөс сэргийлэх дэд зөвлөл юунд дээр анхаарах вэ? Ашиглалтын шаардлага хангах байгаа барилга байгууламжийг дахин төлөвлөн барилгажуулах, зохион байгуулах ажлыг бол эрчимжүүлэх, үүнийг нийслэлийн
орон сууцны бодлогын газар болон хот байгуулалтын газартай хамтарч ажиллаад төлөвлөлтүүдээр тусгаад ингээд явах шаардлага байгаа. За гамшийн аюулын зарлан мэдээллийн системийн бэлэн байдлыг хангах, хүн амд шуурхай, хүртээмжтэй өрх нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтан ажиллах, за мөн газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх, гамшигаас хамгаалах, дадлаг сургууль, иргэд болон олон нийтийг идэвхтэй амруулах ажлыг бол мөн төлөвлөөд үе шаттай цаашид төлөвлөрийн дагуу зохион байгуулах хэрэгтэй. Мөн газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орчин үеийн дэвшилтэд техник AI технологиг бол нэвтрүүлж суурь судалгаа хийх гэсэн үндсэн ажлыг бол 2026 онд бол төлөвлөөд ажиллаж байна.